цэцэрлэг нь 2016 онд байгуулагдсан. Манай цэцэрлэгийн гол зорилго бол хүн байхын эрхэм чанар, хүндээл хүлээх, эгэл дарууг сургаж, хоорондоо эвтэй байх, хүнд тусрахуу байх, хүнлэг байх гэсэн зарчмыг баримталж 10 жилийн хугацаанд чиг баримжаагаа болгож ажиллаж байгаа энэ цэцэрлэг байгаамаа. Манай цэцэрлэгт энэ хорооллын хүүхдүүд явдаг. Мөн бас одоо юуны Монголигаар бүртгэгдэж ирсэн улсын цэцэрлэгээс хойрлогдож ирж байгаа хүүхдүүдийг авдаг. 2 бүлэгтэй, 4 багштай, 1 тоогоочтой, 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр ингээд үйл ажиллагаагаа эхлээд 10 жил болж байгаа. 2025 оны 12 сард Солонгост улсад болсон аян бэрэг сургалтанд бол манай цэцэрлэг хамрагдаж сургалтанд суугаад ирсэн. Инженер хүний хамгийн анхны мэдгэдэггүй болох одоо сэтгэн бодгох, угсрах, өөрөө биеэдээ суралцах энэхүү чадварт 2 настай хасна гэсүүлээд суурийг тавьж байгаа нь манай цэцэрлэгийн онцлог юм аа. Манай цэцэрлэгийн багш нар бол сайхан залуу багш нар байгаа. Нэг багш маань бол одоо солонгос хэлтэй, нөгөө одоо бага ангийн багш маань болохоор бол япон хэлтэй. Тэгээд одоо энэ саяын одоо сургалтанд бол бүрэн хамрагдсан. Энэ сургалтыг бол одоо хэрэгжүүлэхэд бүх материал техникийн бааз болон мэдгэдэгтүүнээр бол бүрэн хангагдсан ийм сайхан залуу багш нар ажиллаж байгаа. За аян бэрэг хөтөлбөр маань хэрэгжиж эхэлснээр хүүхдүүд маань одоо хамгийн наад захта багаар ажиллах чадвар маш сайн эзэмшиж байгаа. Багаар ажиллах тэгээ энэ маань болохоор нөгөө нэг ийм тоглоом, нэг ийм хайрцаг тоглоом дотроо 4-5 эвлүүлэх тийм дүрс хэлбэртэй байдаг байхгүй юу. Тийм учраас хүүхдүүд өөрсдийнхөө сонирхсан хэлбэр хэмжээ, дүрстэй зүйлсээ өөрсдөө аваад нөгөө маш их юм материаллык бааз олонтой бүх хүүхдүүд одоо хурц ажиллахаар олон тоглоомтой байдаг учраас булаацалдах тийм янз бүрийн би энийг хиймэрэн тийм юм бол ерөөсөө гардаггүй байгаа. Энэ хөтөлбөр маань хэрэгжиж эхэлснээр болохоор хүүхдүүд маань оюуны өндөр чадвартай, багаар ажиллах чадвартай, мөн өндөр ингээд инженерчлэлийн төвшөнд бас ингээд хамгийн анхных нь төвшинг суурийг тавьж өгж байгаа. Тэгээд давхар одоо нөгөө хүүхдүүдтэйгээ багш нар бол давхар суралцаад ингээд хамт явж идэг учраас миний хувьд бол сэтгэл маш өндөр байгаа. За манай сургалт үйл ажиллагааны хувьд 8 сартаагаас 2 настай хүүхдүүдийн маань хувьд өдөр тутмын нүрээ хэрхэн нүүр гараа зөөх хэрхэн зөв угаах, мөн шүдээ зөв хэрхэн угаах, за дүрс ялгаж сурах, өнгө ялгаж сурах, за хүний сэтгэл зүйг ялгаж сурах зэрэг сургалт үйл ажиллагаа явуулгаа. За 3 настай хүүхдүүдийн маань хувьд бүгд найрамдах Солонгос улсын аян бэрэг хөтөлбөрөө бид хэрэгжүүлж эхэлж байгаа. За 3 настай хүүхдүүдийн маань хувьд арай бага насны учраас өдөртөө аян бэрэг тоглоомоо гаргаад за энэ номтойгоо танилцаад за ийм дүрснүүд үүснэ. За энийг дүрсээ эвлүүлэхийн тулд ямар эвлүүлэх логууд шаардлагатай вэ гэдгийг эндээс хүүхдүүд маань танилцаад за бэлтгэх, дагач хийх бүх заавартайгаа ном маань ингээд байж байгаа. За ингээд шинэ үслэн цэцэрлэгийнхаа эрхэм хөөрхөн хүүхдүүдтэй тэгээд эцэг их асран хамгаалагч нартаа налах дүүргийн боловсролын эцсийнхэндээ хамтран ажилладаг улсын цэцэрлэгийн эрхлэгч нартаа үнэхээр их баярлж талархаж бидний ажлыг үргэлж дэмжиж тусалж байдагт чинь гүн талархаж явдгаа илэрхийлж та нартаа хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Өнөөдөр хүүхдийн хөгжлийн төлөө бүх биеэрээ сэтгэлээрээ энэ цэцэрлэгийн хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролын бүх хөтөлбөрийг дуусгаад за ерөнхий боловсролын сургуулийн алтан гараан дээр аваачж өгж байгаа энэ сайхан арга хэмжээг бас дахин байгуулж байгаа сэргийн эрхлэгчтэй шинэ үслэн цэцэрлэгийнхаа хамт олондоос эцэгчүүдийн өмнөөс баярлалаа талархснаа илэрхийлье. За тэгээд надад дүүргийн хувьд 13 төрлийн өвчин цэцэрлэг, нэг төрлийн бос өвчин цэцэрлэг. Энэ цэцэрлэгүүдийн маань хувьд яг цог ганцаараа энэ зах зээлийн шалгуурыг дааж хүний хүүхдийн төлөө сэтгэл зүрхээ дэмжсэн байж ажилласан энэ цэцэрлэгээр бол манай налах дүүргийн боловсролын салбар бахархдаг. Ингээд сайхан хүүхдүүдийнхаа урлагийн тоглолтыг юу сурч мэдсэнийг бүгдээрээ таахан соёлё. Ингээд хүүхэд бүрийн ардаад айр болгоны ямар хүүхдийн сайхан эрүүл харуул инээд цалинж байгаа бай гэдэг өрөөлөё.
болохоор бид нар хамгийн сайн бүжиглж дуусан болохоор үнэхээр гоё байсан болохоор би болохоор харин бүх үзэгчдэд баярлж байна. Намайг авирдаг гэдэг. Тэгээд би аабад идэрэхэд би үнэхээр баярлж байгаа. Тэгээд аабад миний бичлэгийг хийх. Тэгээ ээж маань гэрт байгаа болохоор аав маань миний бичлэгийг үздэг. Тэгээд бада жинхэнэ хамтлагийн нэр бол нөгөө нэг Ширхот.
За одоо ингээд 3 сарын дараа юм байна. Сургуулийн алтан босыг алхах. Тэгэхээр нийтдээ яг одоо энэ цэцэрлэгээс бэлтгэл бүлгээ дуусгаад, сургуулийн боловсролын хөтөлбөрөө дуусгаад, сургуулийн алтан босыг алхан орох гэж байгаа 11 суралцагчаа тайзнаа өрье. За манай цэцэрлэгийн хамт олноос сайхан хүүхдүүдээ битгий ядраарай, хоолоо сайн идэж байгаарай. Ээж аав нь бас манай хүүхдүүдийг сайн дэмжиж байгаарай, цагт нь унтуулаарай. Ингээд хайрлаж өсгсөн сайхан хүүхдүүдийн минь улам сайн хүн болоход нь туслаарай гэд цэцэрлэгийн эрхлэгч нь хамт олонд бэлэг өгөх юм байна. За манай 11 хүүхд гараарай. Манай за манай 11 гараад ир манай хүүхдүүд. Цаанаас. Яа манай хатаа. За. Энэ гормонтой төгсч байгаа. За тэгээс. За би ч. За. За хүүхдүүдийн маань зургийг бас ингээд хадгалуулж байгаа. Ангаараа ахуулсан зургийг бэлэгтэй хамт хадгалуулж байгаа. Хамгийн сайхан дурсамж зураг үлднэ. За нэг юм. Төвшөлтөр. За. Төвшөлтөр байна уу? Аниг дэшээ зогсоорой. Хатаа дэшээ зогс. За төвшөлтөр хаана? Ма хатааны хаана? Хатааныхыг би зүгээр. За аавтаа ингээд за ингээд ийшээ нэ. За ингээд ингэчгөө. За. Өшөө эркэгүүл ансараарай миний охин хөрх охин шүү. Мис олоорой. За. Одоо хинбэ? Хатан. За амин заяа. За. Энэ Манайхаа шаардсан гэж авахгүй бай. Ачлаа нааш. 8 минут. За чи энэ хэм бид ирэх сар байхгүй юм. Чи хэм блэ? Ами. Ами эрдэн хаана явлаа сая? Ами эрдэн хайчиж. Ингээх юм байна шүү дээ. Оо энэ үү. За. Энд чи хэм блэ? Өгсөлтөх биш дараа нь миний өгөх заяа. За. Энэ ирэх сар. За. Энэ дотор. За манай хүүхдүүд эцэг эхчүүд хүүхдүүдийг хоолны зоогийн ширээн дээр суулгаж байгаарай. Зоогийн ширээн суулгаарай. За би нөгөө шагнал. За ингээд бидний сайхан хүүхдүүдийг дөнгөж хит цараагүй хүч цараагүй байсан хүүхдүүдийг өдний зэрэгтэй болгож нэгэн зэрэг дууч, нэгэн зэрэг бүжгэлж сургасан хоёр сайхан багштай. За мөн цэцэрлэгийн эрхлэгч Сэнгэй багштай бяцхан бас шагнал гаргуулахаар ирсэн байгаа. За ингээд дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын жуух бичгээр за манай Пагам Дулан багш маань, за мөн баярын бичгээр манай Ануужин багш маань бас ингээд авахаар байгаа маа. Ингээд та нартай нэг эцэг эхчүүдийн өмнөөс бидний хүүхдийг сайхан сургаж хүмүүжүүлсэн зөв хүн болгосон та хоёрт маш их баярлалаа. Энэ хүндэд Пагам Дулан танаа дүүргийг хөгжүүлэхийг үүсэж зориулсан үнэтэй хувь нэмрийг тань өндрөөр үнэлж Налах дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын жуух бичгээр шагнаж урамшуулваа. Сургууль хүмүүжүүлэхийг үүсгэн хамгийн сайхныг хүсье. За баярлалаа. Яг энэ бидний хүүхдүүдийг сургууль хүмүүжүүлэхэд өөрийнхөө хөдөлмөр зүтгэлийг нэмэр болгож залуу насныхаа цог зээл за дээрээс эрдэм боловсрол ирч хүчийг манай цэцэрлэгийн энэ их сайхан
түүхэнд үлдээж байгаа энэ сайхан охтуудаа бас хамгийн сайхныг хүсье. Ингээд эрхэм хүндэт ануужин танаа дүүргийг хөгжүүлэхэд их орилсон үнэтэй хувь нэмрээ тань өндрөөр үнэж налах дүүг эрдэнэ төлөөлөгчдийн хурлын баярын итгэж гэнэ гэжээ. Олон сайхан ажиллаарай. За ингээд эрхэм хүндэт бас манай сингер хэлэгч маань байгаа. Сингер хэлэгчийг бол налах дүүргийн хүүхдүүдийг сургууль хөгжүүлэхэд бид 610 гаруй хүүхдийг сургасан байна. Энэ хүн маань болохоор яг үндэ нисгийн инженер мэргэжилтэй. Нисгийн инженер хүн хүний хүүхдийг хөгжүүлж төлөвшүүлж зөв хүн болгоход оруулсан энэ сайхан хөтөлбөр сэтгэлийн үнэлээд надад дүүргийн хүндэт үнэлгээр бас шагнаж байгаамаа гэдэг. Сэргээ багшаа эрүүл нэг хамгийн сайн сайхныг хүсье өрөө. Хүний хүүхдийн төлөө зориулсан бүхэн тань бол хурал шиг дахиад шиг ингэж хийх болно гэж ерөөж байна. Миний нууц цэцэг ялаа. Цэцгийг нариулчих гэсэн. За энэ бас ингээ багштай. За цэцгийг өгч. За энэ багшд зориулж авсан. Цэцэг шүү багшаа. За баярлалаа. За. Нийт эцэг эхчүүдийнхээ зүгээс манай хүүхдүүдийг одоо суурь боловсролын тавхад те хүмүүжил төлөвшлийн олгоход гэр бүлийнхэн зүгээс олгож чадаагүй мэдлэг одоо хайр хүмүүжил бүх зүйлийг олгож өгдөгт баярлалаа. Ер нь бол яг нөгөө эцэг эхээс гэр бүлээс өгч чадахгүй байгаа зүйлийг анги удирдсан багш бага анги ялангуяа те цэцэрлэгээс олгодог гэдэгт бол итгэж явдаг. Тэгээ таны энэ сургууль хүмүүжүүлэх ажил үйлсэд маш том амжилт хүсье. Тэгээд эргэх холбоод одоо манай хүүхдүүд төгсөө явж байгаа ч гэсэн бас ингээд үргэлжлээд байгаа учраас 10 жил болж байгаад нь бас маш их баярлж байна. Танд одоо маш их амжилт хүсье гэд эцэг эхчүүдийн төлөөллөөс энэ хүү гарын бэлгээ гардуулж байна. За тэгээд энэ дээр болохоор нөгөө өчигдөр ингээд яг төгсөж байгаа хүүхдүүдээр зураг авахуулаад цэцэрлэгтээ бас дурсгал олгоод өгөө гэж бодсон юм аа. За баярлалаа. Тэгээд хоёр багштай маш их баярлалаа. Ер нь бол яг нөгөө маш залуу багш нар сүүлийн тэр нөгөө төгслийнхөө баяртай амар ирч хүчтэй орж ирж бэлдсэн байлээ. Тэгээ хүүхдүүдийнхээ өмнөөс их баярлалаа. За баярлалаа. Багшаа баярлалаа. Багшаа баярлалаа. Багшаа баярлалаа. Цэцэрлэгийн багшаа. Багшаа багштай хажууна багштай ирдэ ануучин багштай ирдэ багштай ирдэ. Сайн байцгаана уу. Өнөөдөр 2025-2026 оны хичээлийн жил дуусч бид бүгдийг сургууль хүмүүжүүлсэн шинэ хүслийн цэцлэгийн хамт олон маш баяртай. Шинэ хүслийн цэцлэг маань бүгд аюулгүй орчин болон камержилт эрх холбоотой ажиллагаар бид баяртай байдаг. Би 2018 оноос налах дөрөвд шилжиж ирсэн. Тэр цагаас хойш манай том хүн маань шинэ хүслийн цэцлэгээс хүмүүжин гарч одоо 7 дугаар анги. Тэрнээс гадна одоо миний дундх хүү 1-р ангид орж байна. Одоо бага хүн маань мөн эрхчлэл ахаа 1-р ангид орж байна. Тэгээд эрх холбоотой ажилладаг шинэ хүслийн цэцлэгийн хамт олонд цаашдыг нь ажил үзэлтэнд хамгийн сайн самхны хүсье өрөөё. Та бүхэндээ баярын мэнд хүргэе.